Ором дөргийн үзэгчтэй ТV-ний телевизээс бэлтгэн үргэдэг нээлттэй хүн ярилцлагын нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэж байна. За манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Улсын их хурлын гишүүн, Улсын их хурлын инновац захин бодлогын байнгын орооны дарга Зол Жаргал оролцож байна. Ором дөргий. Ором дөргий. Тэгэхээр одоо нэвтрүүлгийн маань бас 17 дугаар сарны модон могоо жилийн анхны дугаарын зочноор миний урилгыг хүлээж авч надтай ярилцж байгаа маш их баярлалаа. Нэвтрүүлгийн маань нэр нээлттэй юм. Тийм учраас таныг нээлттэй сайхан ярилцах хаа гэж бодож байна. За баярлалаа. Энэ модон могоо жил чинь нөгөө 60-ныхаа тодорхойлолтоор элдв эрдэнэт модон могоо жил гэдэг юм билээ. Тэгээ би бас амханд жоохон бэлгшээгээд байгаа. Тэгээ үзэгчтэй танд болон модон могоо жил нь элбэг дэлбэг эдийн засаг нь өсөн дэлдсэн тийм элдв эрдэнэтэй сайхан жил болоосоо л гэж ерөөй да. За ерөөл утаа шүү. За Зол Жаргал гэдэг парламентын гишүүнийг бол Баянгол дүүргийн иргэд нэлээд сайн мэдэх байх. Ягаад гэвэл та парламентт Баянгол дүүргээс сонгогдсон. Гэхдээ мэдээж хуулийнхтай үйл ажиллагаа бол улсын хэмжээнд нийт иргэдийг төлөөлж та хууль баталж байгаа хүнийхээ хувьд бас таныг мэдгүй хүмүүс байж магадгүй гэж би бодож байна. Тэгэхээр нэг товчхон өөрийгөө танилцуулж Зол Жаргал гэж ямар хүн юм, ямар одоо хүн ирнэ парламентт ороод ирв. Баянгол дүүргийнхэн сая сонгуулиар бас их таньдаг болсон баг л та. Би бол Баянгол дүүргийг мэдэн тэнд бага наснаас л байсан юм болохоор өргөөгөө уртлаа хэсэгт байсан. Инженер хүнд үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэсэн, химийн технологиор Японд сурсан. Уул уурхай нефтийн олборлолтоор уул уурхайн сургууль, шүтээс сурж байгаад Оросд сургууль төгссөн. Тэгээд ер нь төслүүд дээр л голдоо ажилласан. Хүнд үйлдвэрийн төслүүд сүүлд нь бас энэ нөгөө олон улсын байгууллагууд зөвлөх инженер гэж харьцангуудын мэрэгчлөөтэй ажил сүүлийн 10 жил нэлээ хийлээ. Нэг мэдвэтэй болоод ирэнгүүт яг нэг төслүүд одоо ажил хариуцж хийхээс илүүтэйгээр тийм зөвлөх ажил нарай жоохон чөлөөтэй болоод хажуугаар нь бас улс төрийн сонирхол нь гарч ирээд ингээд сүүлийн хэдэн жил бол тийм зөвлөх ажлууд нэлээ хийлээ. Тэрүүгээрээ дамжуулаад гэр ороолол халаалт орон байрны асуудал руу нэлээ орсон. Тийм болохоор би энэ халаалт утааны талаар бас нэлээх дуурдаг юм уу. Нүүрс, газрын тос, байгалийн хийн чиглэлээр бол яг технологи мэргэсэн инженер. Тийм юм байгаа. Тэгээд зөвөр яг Монгол чөлөөт нийгэмд амьдарч байгаа юм бид нар чинь улс төр сонирхож болно, оролцож болно. Тэр бол зүгээр цэвэр хувь хүний хүсэл гэж боддог. Би хүсэл эрмэлзэл тэр одоо амьдралдаа хийх миний ажил гэсэн төсөөлөл гэхгүй. Тэгээ тэрийгээ дагаад одоо бараг 10 жил явж байна уу да. Ямар ч байсан нийгмийн идэвхтэй нам клуб, улс төрийн клуб бэлдвэнд оролцож яваад ингээд 2 удаа хурлын сонгуульд оролцож нэр дэвшсэн. Тэгээ одоо парламентын гишүүн энэ цагаан бодлого байнгын орон дарга хийж байна. Энэ намаас парламентын сонгуульд нэр дэвшиж улсын хурлын гишүүн байсан тийм ээ. Тэгэхээр ер нь бол 2020 онд та чинь бас яг энэ зөвхөн электорат гэдэг дэвсэлж орж ирсэн шүү дээ. 2020 онд бас нэг удаа сонгуульд нэр дэвшээд үзсэн. За энэ удаа бол 4 жилийн дараа ахиж орж ирээд сонгогдоод парламентад бол анх удаа гишүүн болж орж ирж байна. Яг одоо энэ байгаа парламентд чинь анх удаа сонгогдсон гишүүн нэлээд олон байгаа шүү дээ. Тэгээ намрын чуулганы эхэнд бол бас нэлээд бужигнах шиг болсон. Ер нь таны бодож ирснээс хэр одоо өөр байдаг юм бэ? Парламентын гишүүн болоод яг ажиллаад үзэхээр зөвхөн электорат дэвсэлгээ таны хэлснээр Монголын социал демократ нам, зүй ёс нам, хүн нам тэргүүлээд ингээд бид нар дэвсэл болж ороод орж ирсэн. Сонгуульд оролцох амар биш. Ялангуяа одоо харьцангуй шинэ улс төрчтэй хувь те. Сая би дахиж ороод ингээд ямар ч сонгогдол гарч ирлээ. Миний зорьсон зүйл юу гэхээр мэрэгжлийн хүн элдв том улс төрийн одоо хүрээлэл, бүлэглэл гэж манайхан нэг ахтар үгээр өгдөг. Тэгээ заавал нэг юм том бизнесийн ашиг сонирхол төлөөлдөг байдаггүйгээр ямар нэгэн зүйл харж байгаа шүү дээ бид нар чинь энэ салбарт ийм гэж өөрчлөөд тэрийгэ баримтлаад зүтгэж яагаад парламентод орж болдог, хууль тогтоодог ийм ардсан тогтолцоо Монголд ажиллах ёстой. Тэрийг одоо үнэхээр тийм байна гэдгийг харуулах юмсан гэж боддог. Тэгж бодож зорьсон. Тийм болохоор энэ сонгуул дээр бол маш олон найз нөхдүүд мэрэгчлэтнүүд супер мэрэгчлүүд ингээд ажиллаад тэгээ тэрийг одоо ингээд ямар ч байсан сонгуул Монголд арчлал байна. Сонгуулийн байдлаар
нэг мэрэгчлэн улс төрд орж болж байна парламентт. Одоо Орос хойно яаж үр дүн гарах вэ гэдэг асуулт байна шүү дээ. Парламент миний ажигласнаар за тэр тойргоос гарснаас гадна одоо анх удаа жагсаалтаар их олон гишүүд орж ирлээ. Тэр нь бол бас нийгмийн одоо юу жишгийг дагаад мэрэгчлэтнүүд ингээ залуучууд орж ирэх зүйтэй байна. Тэгэхгүй бол энэ том номууд ч бас мухаарагдах гэдэг шүү дээ. Тийм болохоор ингээд хүмүүсийг урьж нөлөө олон хүмүүс оруулсан баг. Би харахтаа тэр бол сайн зүйл болж гэж бодож байна. Холимог парламент дээр нөгөө улс төрчид байна, туршлагатай. Дээрээс нь салбарын төлөөллөд болсон мэрэгчлүүд нэлээх орж ирсэн. Тэгээд тэдний энэ хилцүүлж байгаа хандлага бол илүү мэрэгжлийн цаасан дээр ажилтдаг төсөв ингээд авцраад тавьчихаар нөгөө дүүлийн чинь уншиж судалж ээж яадаг зүгээр арга барил нарийн өөр болж байгаа байхгүй. Одоо тэр улс төрийн нөлөөлөл төсөв тооцоог ингээд за тийш нь зохицуулна, ийш нь зохицуулна тойрогтой ингээд гэдгээс өөр байдлаар тэрийг мэдчихгүй хүмүүс ингээд орж гарч чинь одоо үр ашигын тооцоол тоон зөрж гэнэ үгүй юу гэл ингээд тэрнээс чинь болоод цөмжлөх гарч байна те төсөв юм байна юм байна. Нөгөө жагсаалтаар урьж авцарсан мэрэгжлийн хүмүүс чинь бас нөгөө нэг том номынхаа хуучин том улс төрчдийн эсрэг ингээд дуу хоолой хүртэл гарч ирж байгаа. Энэ бол эрүүл үзэгдэл тийм л байх ёстой. Тэгж харж байгаа. Анх удаа одоо 126 гишүүнтэй парламент Монголд хууль тогтоож шít. Сая төсвийн хилцүүлэг бол нэлээ одоо урт удаан зарим тохиолдолд бас олон нийтийг нэлээд бохимдуулсан ийм хилцүүлэг болж өнгөрлөө. Гэхдээ үр дүн ямар ч байсан алдагдлгүй төсөв батлаа шүү дээ парламент. За энэ үеэр бол та сая ярьж чинь зарим гишүүд бол төсөвтэй нэлээд шүүмжлэлтэй хандж ирсэн. Төсвийн хилцүүлэг нэлээд сунсан удаашаарсан ийм асуудлууд явагдаад яг нөгөө нэг засгийн газар нь парламенттай нөлөөлөөд намын бодлогоороо хайрцаглаад төсөө баталцдаг байсан өмнөшилүүдийн туршлагын жишээ өөр болж харагдлаа тийм үү? Тэглээ. Олон удаа төсөв хэлэлцлээ. Одоо ингээ эргээд бодоход та бод 2.4 их найдаар таньж агаад алдагдлгүй төсөв гэж баталсан. Одоо төсвийн орлого 500 тэрбум төгрөгөөр хагас их найдаар дутхан тодорхой болцсон. Тэгэхээр хэрвээ тэгж танаагүй байсан бол яана. Тэ? Өөр ностой асуудал үүсэх. Төсөв дээр ерөөсөө энэ парламент анх удаага ороод ингээл төсөв харж байгаа. Тэгэхээр зэрэг хамгийн том улс төрийн төсөвд орчлоод юм. Тэгээд тэр төсөв дээр чинь төсвийн доктортой байдлын тухай хуулийг оруулж ирэнгүүт шууд ингээд хоорондоо зөрчилтэй заалтууд гарч ирж байгаа жишээ. Тэгэхээр тэрийг би чуулган дээр олж хараад санал төвшүүлээд ингээд нэлээ яриа болсон. Төсвийн доктортой байдлын хууль бутсан шүү дээ, унсан. Нөгөө орон зайгаа нэмэгдүүлэх гэж оруулсан тохиргоо. Тэгээ хоёр дахь удаага орж ирээд ингээд дэмжигдэж явж байгаа. Дараагаар нь 25 оны төсөв дээр ерөөсөө хит ихт хилээд байгаа нь угаасаа Монголын сонгож авсан нийгэм эдийн засгийн тогтолцоо тохирохгүй байна. Бид нар чинь нөгөө чөлөөт нийгэм, ардсан нийгэм өсөж байгаа хүмүүс. Эдийн засаг нь төрцөн байхад нийгэм чөлөөтэй гэж байхгүй. Тэгэхээр эдийн засгаа буцаад жоохон чөлөөтэй болох хэрэгтэй. Тэгтэл яасан гэхээр 38, 7.1 дөө гэдэг юм за ойрцоор 40%. Дотоодын нийт бүтээгдэхүүн 40% төсөв. Эдийн засгийн 80% нь төр. Энэ чиглэл рүү яваад байгаа хгүй. Тийм болохоор төсвийг бол ингээ үе шаттайгаар бүр бууруулсаар хагаад одоогийн байгаа хэмжээнээс тадлах хэрэгтэй байна гэдэг дүнэлтийг ер нь ихний хилцүүлгээс л ингээл аваад эхэлчихсэн. Тийм болохоор ер нь төсвийг өсөлт хилдэг бол эсрэг байна. Эсрэг байсаар та. Тийм санал өгсөн. Дараа нь нөгөө нэг ажлын хэсэг гэж байгуулсан шүү дээ улсын их хурлаар. Тэр ажлын хэсэгт би орж ажилласан. Ажлын хэсгийн хөрөнгө оруулалтын хэсгийг нь дэд хэсгийг нь ахалж ажилласан. Тэгээд яг хуу ажлын хэсгийн дүгнэлт бол нөгөө тансныхын дараа нь 2.4-ийг хасаад тэгээд дахиад юу хийж болох вэ гэд 273 тэрбум төгрөг баха. Гин зөрөөг гаргаж агаад урсгал зардлаас тэгээд хавдрын эмнэлэг барих зардал нөгөө улсын сургуулгүй хүн ам ихтэй одоо газрууд ч нөгөө нэг байр төрөөсөлт эсвэл лизингээр ингээд урт хугацаанд шилжүүлж авч яадаг улсын сургууль болгодог тэр зардал тэгээд хүүхдүүдийн хоолны мөнгө гэсэн ийм зүйлсийг бол нэмж оруулсан байдаг. Тэгээ одоо ингээд бодохоор тэр эрсдэл бол ерөөс ийм байсан. Гол орлого нь нүүрсний экспорт. Дэлхий жоохон сонирн байна. Эрсдэлтэй. Хятад эдийн засаг сааралтай байна. Энэ тохиолдолд бид нар
нүүрсний хэмжээ үнийг хэтэрхий өдрөөр төсөөлөх юм бол төсөв дутна. Тэгэхээр хаа нэгэн газраас их усөр олж ирэх хэрэг гарна. Зээлнэ. Эсвэл нөгөө нүүрсээ 2 дахин ихийг 2 дахин бага үнээр зарна. Тэр нь бол Монгол тийм ашигтай зүйл бол биш. Ингээд ийм эрсдэлтэй сүүлдээ алдагдaltaа нөхцөл рүү явнаа гэдэг дүгнэлтийг хийж ярьж ирсэн. Ер нь бол одоо яг энэ рүү явж байгаа. Одоо нүүрсний үн бол унана. Унж байна. Хангалттай унчаад шүү дээ. Тэгээд яг хуу буцаад нэг жоохон ингээд үлрэрлээд агаад тогтворжоод явах бах гэхдээ айхтар шалгахгүй. Ер нь бол бага үнээр их зарна. Тэгээд одоо ашиг багтаагаар алдагдлаа нөх энэ рүү л орж ийн гэж харж байна. Та бүхэн ярилцах маш олон сэдв байгаа. Тэгээд та ер нь бол айл болох товчхон өвчтэй хариулаад яваарай. За ямар ч хэлсэн төсвийн хилцүүлэг бол урд өмнөд байгаагүй ийм төсвийн хилцүүлэг бол сая өнгөрсөн намрын жуулууны хугацаанд бол боллоо. За төсөвт татгал оруулах нөхцөлөд бас үүсч болчихгүй юм тийм ээ. Тэгвэл угаасаа нөгөө ордгонд бутчихж байгаа юм чи хагас их 80 төгрөгч нь маш их мөнгөсд. Тэгээд цаашдаа ч энэ зөрөө нэгсэж магадгүй. Ковидын дараа жил бол одоо 2 ч удаа төсөвтөд татгал оруулж ирсэн шүү дээ бид чинь. Тэгэхээр энэ одоо юу гэдгийг дэлхийд ихнээ болж өнгөрч байгаа энэ зарим үйл явдлууд манай эдийн засгт бол шууд дам утгаараа нөлөөлж байгаа нь төсөв татгал оруулах бас нэг шалтгаан болоод байна гэж ойлгоод. Нүгсэл яриад байна л. Би тэгж бодож байна. Тэгээд татгал оруулахаар хаа нэгэн газараас ингээд хасалт хийж таарна. Тэр нь бол энэ цалин хөлс тэтгэврийн нэтэрээ биш. Одоо манайх чинь супер төслүүд их ярьж байгаа шүү дээ, мега төслүүд. Аж үйлдвэрийн суур том төслүүд нь окей. Тэрнээс гадна хар хорин хотлогын хөшгийн хөндөй 100 мод юу ч үлээ ингээд тийм нөгөө гоё юм нүхэн гарц тэр засгийн газрын том байшин хичнээн 100 тэрбум юм. Тэр мэрийгээ болох хэрэгтэй. Дигжээс төслөө ирүүл авч үлдэх хэрэгтэй. За сая та ярьлаа энэ засгийн газрын үйл ажиллагаанд бол бас нэгэн шүүмжлэлттэй хандаад байдаг харагддаг. Нэг нэг үйл хэлээ. Гэхдээ танаа намын 2 сайдын засгийн газарт байгаа. Тэгэхээр намын бодлогоор хайрцаглаад энэ засгийн актыг шүүмжлэдэг гэсэн ийм лобби ч юм уу эсвэл ямар нэгэн шүүмжлэл танд ирдэг үү? Намын зүгээс чинь засагт орж иж нөгөө бодсон юм хэрэгжүүлэх боломж гарна гэдэг олонхын шийдвэрээ бид нар гаргасан. Зөндөө хилцэж ярилцж байгаад. Тэгээд орчлоо гэхэд тэр хүмүүс чинь өөрийн гэсэн одоо үүрэгтэй мөрөөдөлтөө хий гэсэн юм хийгээл явж байгаа. Тэр бүх зүйлийг бид нар дэмжиж байх албагүй шүү дээ. Тэ? Засгийн газрын гарч байгаа бүх шийдвэр зөв юм а гэсэн байхгүй. Тэгээд тийм айхтар одоо ингээд шүүмжлэлтэй хандхаар зэрэг манай сайд нар болохгүй шүү золоо гэдэг нэг тийм бол байхгүй. Гэхдээ санал зөвлөлдөх юм бол гарна. Тийм. Тэгээд тэр хүмүүс мэдээж хэрэг одоо ажил аваад ижиж байгаа юм шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр тэгэл тодорхой хэмжээнд ойлгож штэ тэр чинь. Тэр хүмүүсээч бид ойлгоно, бидний тэр хүмүүс ойлгоно. Эн чинь энэ засаг чинь олон яам байна, олон сайд байна, олон шийдвэрүүд нь буруу шийдвэр байна, таалагдахгүй байна, зарим нь зөв байна. Тэрийг бол нээлттэй чөлөөтэй яриад явах хэрэгтэй. Засгийн газрын одоо 14 мега төсөлгээд ирэмлээд Ашуус Ухаат ганц модны бомтыг одоо төмөр замыг нь халахаас эхлүүлээд 14 мега төсөл ирэмлэлсэн ба шүү дээ. Энэ хэр бэлэх боломжтой төслүүд юм бэ? Зарим хүмүүс бол зүгээр одоо мөрөөдлийн листэ гаргачаад сонгуулийн юмнууд хийгээд байна гэж яриад байдаг. Төмөр зам, тийм төмөр зам, цахилгаан станц тийм ээ. Ийм суур юмнууд бол хэрэгтэй байна. Тэр нэг уулан доогоорох нүх, тэгээ гүүр, засгийн газрын ордон, хар хорин хотын хичнээн тэрбумаар тэзүү хийх, хөшгийн хөндөрөө аваачиж баахан мөнгөөр дид үтц хийх эднээсээ болчмоор байна. Одоо ийм мөнгө өргөж алга. Тэр мөнгө өргөгийг олж ирэх гэж энэ нэг маха идэж ажиллаж байгаа уурхай энэ хүнд үйлдвэр нүүрснийхээ салбарыг 2 дахин хямд үнээр аваачиж их юм гэж хэл дээр гаргах бол энэ чиглэл бол буруу гэж бодож байна. Тийм болохоор олж байгаа мөнгөндөө эдийн засгийн боломж тааруулаад 2 дугаар зэргийн тэр төслүүдэд зогсоож төсвөө татдаг зүг гэж бодож байгаа. Одоо энэ том мега төслүүдийн чинь ер нь бол төр угаасаа бүгдийг санхүүжүүлэх боломжгүй учраас гаднаас санхүүжилт олж ирнэ л гэж одоо сангисаа тайлбарлаад байгаа шүү. Тэгэд яг бодиттой боломж нь байгаа юм уу? Гадныхын монголчуудын энэ 14 мега төсөлд хөрөнгө оруулна гэж бодож байна та. Улаанбаатар хотын зарим дид үтсийн төслүүд бол ашигтай учраас болох бах. Хүн ам ихтэй төвлөрсөн гэд ашиггүй төслүүдэд гадных юу гэж мөнгө олж иртээ. Тэгээ ирлээ гэхэд нөгөө засгаас баталгаа өсөн тэр нь буцаад улсын өр болно. Тэрийг бид нар хувааж төлнө шүү дээ. Тэгэхээр тийм янз бүрийн мөрөөдөл юмнууд болсон дэр.
том төслүүдийг ер нь бол зарчмын хувьд төр биш. Төрөөс тэр төсөл хэрэгжих татврын бодлого нөхцөл эдийн засгийн хувьд ашигтай байх нөхцөлийг бүрдүүлж өгөх бодлогоо цаасан дээр бид нар буулгах хэрэгтэй. Тэрнээс биш төслийг төр авч хийхээр заавал алдаа гардаг. Тэр нь болохоор зэрэг төр гэдэг субъект муудаа биш. Ерөөсөө хүний характер төр зур ажиллаж байгаа юмд хонцож идэхлээр хандна. Энэ төрийн одоо албан тушаал чинь 4 жил шүү дээ. Тэгээд энэ өндөр хөгжилтэй улсуудад мега төслүүдийг төр хийдэг нь ер нь ховор шүү. Нэгэнт ихлүүлсэн юм ингээс үлдээ дунд нь ороод дуусгахаас өөр аргагүй болцдог. Буцах гэхээр айхтар их мөнгөөр шатчих гад идэг, дуусгах гэхээр бас шатах гад идэг. Тэгээд тэнд ажиллаж байгаа тэр хүмүүс чинь янз бүрийн хүмүүс ирж очино, нааш цааш нь бах юм зохицуулна. Тэгээд улс төрөөс хамаарна, Монголын болоод гадаадаас хамаарна. Нөгөө хяналтаас ингээ гарах магадлал өндөртэй байхгүй. Тийм болохоор аль болохоор хөрөнгө оруулагч нарт тэр төслүүдийг гаргаж өгч тэр ажиллах нөхцөлийг нь бүрдүүлж өгöd татвар аваа суучих нь зөв гэж бодож байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулийг засгийн зас Улсын хурлд оруулж ирээд хилцүүлнэ гэдэг нэг хэсэг яригдсан. Ер нь бид гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаална гэж эрх зүйн орчныг сайжруулна гэсэн зүйл яриад байгаа шүү дээ. Тэгээд эрх зүйн орчин яг тийм үнэхээр одоо болохгүй байгаа юм уу? Эрх зүйн орчин болохгүй байгаа учраас хөрөнгө оруулагчд орж ирэхгүй байгаа юм уу? Эсвэл Монголд үнэхээр одоо ашигтай хөрөнгө оруулагч төсөл байхгүй байгаа юм. Хоёр төвшний юм байна. Нэг нь энэ одоо эцэнгууд жижиг бизнесүүд, нөгөөх нь уул уурхай тий. Тэгэхээр тэр арай наад жижиг бизнесүүдийн хувьд бол миний бодлоор эрх зүйн орчин болохгүй нэхээс илүүтэйгээр ашиг байхгүй. Ашиг байхгүй хөрөнгө оруулагч орж ирэхгүй шүү дээ. Ураад ирэхгүй, гой хууль хийгээд ирэхгүй. Тэгэхээр ашиг хизээ гарч ирэх үү гэхээр Монголд үйлдвэрлэчээд одоо уул нь хятад гэдэг том зах зээл байна. Орос байна. Тэгээд энэ дайнд ажил нь дуусахаар нэг нэгтгэл байлгүй. Тэгэхээр эднэр луу чинь нөгөө үйлдвэрлэгч улсууд чинь юм гаргамаар шүү дээ. Тэгэхээр Монголд үйлдвэрээ бариад тэр үйлдвэр нь татврын юм супер диважн болоод тэгээд гаргадаг байх юм бол би бол орж ирнэ гэдэгт итгэлтэй байдаг. Японоос Монголд ингэж металл иданг зорчоод онцоор аваа явдаг бизнес байдаг шүү дээ. Баг боловч тэгэхээр тэд нар чинь татврыг нь ингээд булаад өгөх юм бол гарч ирнэ. Ингэж л Монгол жоохон нээлттэй болмоор байна. Татврын хувьд бол тэр цуглуулж авах татвараас илүүтэйгээр тэнд Монгол хөгжөөд хүмүүс ажил хийгээд мөнгө олоод нийгмийн даатгалаа төлөөд экспорт нэмж байгаа юм чухал. Нөгөөх нэг том төвшний ажил одоо уул уурхай том хөрөнгө оруулалт. Энэ дээр бол миний ажиллаж байгаагаар 2019 оны үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөс хойш ашигт малтмын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөс хойш агуулгаараа уул уурхай төр давмгаална гэсэн хандлагыг явуулаад байна. Төр давмгаалахаар нөгөө нэг гаднаас Монголд орж ирэх хөрөнгө оруулагч хамгийн татах боломжтой салбар чинь энэ салбар. Тэгэхээр тэд нар орж ирэх нь саармагжаад байхгүй болоод хүргэнэ. Үргэхээр Монгол хоёр их хөршигийн хооронд л ингээл үлдэнэ. Энэ бол Монголын эрх ашиг биш гэж би боддог. За нэг шүүмжлэл яригадаад байгаа юм аа. Парламент сүр хүчингүй байна гэдэг. Тэгээ нэг хамтарсан засгийн газар 3 хамтарсан засгийн газар байгуулагдчихаар сүр хүчингүй болсон шиг тайлбарлаад байна л да. Та энэтэй санал нийлэх үү? Сонгодог утгаараа бол сонгуулийн үр дүнгээс хамаарат одоо дангаараа засаг байгуулах боломжгүй болсон тохиолдолд хамтарсан засаг байгуулагддаг гэж тэгээд тийм биш болохоор нөгөө дангаараа байгуулж болох болсон байсан боловч стандарт бус юм шийдэл гаргацсан тийм ээ. Нэг талаасаа нөгөө сөрөг хүчнийг саармөгжүүлж байгаа үйлдэл бол мөн одоо ойлгомжтой гэж харагдчихлаа шүү дээ. Нөгөө талдаа яг хамтарчиж ажлууд хий гэж зорьсон. Тэр нь бас үнэн. Одоо саяны тэр Ороногийн гэрээ байна. Энэ төмөр замын зүйл асуудал байна. Тэгээд тэрний хэмжээгээр яг бүгдээр ингээд улс төрийн хувьд доктортой байлгахын тулд хамтарч оруулаад тэгээд ингээд бүгдээр ингээд хуваарлж өгөөд энэ тэр янз бүрийн бүтцүүд гаргаад ингээд л яваад л юм л да. Одоо давуу сулдал айл айл нь байна л гэж харж байна. Ер нь бол парламентын танхим бол харьцангуй эрүүл мэтгэлцээ явж байгаа хэвээр танхим шүү дээ, тийм үү? Тий. Таны асуулт
сан байна уу? 산 야부지 이랬어요? 야 이거 맞냐? сайн байна уу? Сайн авч ирлээ. Ба сайхан амарч чинь уу? In the House уруу бүх кинотеатруудаар 17 дугаар жарны модон могоо жилийн засал ном хурах ёслол элдв эрдэн тэмээх модон могоо жилийн хаврын тэргүүн шар бар сарын шинийн 15 их хероолийн бэлэгт сайн өдөр олон түмний буян заяаг тэгшдэхийн тухайд жилийн засалд ордог бүх номыг багтаасан ганжуур жадамб сундуй зэрэг их хөлгөн судруудыг уншиж лүүжин тавин заслын дээд 3 гүрэм нас буян дэлгэрхийн тухайд цагаан дарих хийсэн буян бүгдийг аривдуулахын тухайд ерөөл бүгдийн хаан санжид молом хүрэн алтан гэрлийн даллаг авч урлаг соёлын алдартнууд айдууга өргөн модон могоо жилийн шинийн 15-ны засал ном хурах ёслол 3 дугаар сарын 14-ний баасан гарагийн 18 цагт Монгол бүхийн өргөнө. Байгаль дүнг сэтгэлд баясал нэмсэн хаврын өдрөл айсвэ. Үндэстэй бүхэн соёолж, үртэй бүхэн дэлгэрсэн энэ сайхан өдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр зориулсан дуулах өдөр Ахмадын дуун цэнгүүндээ урьж байна. Насны жаргал айдлан намбын хоймор тухалсан сэтгэлийн жаргал эдлэн цэнгэлийн хойморт жаргасан Ахмад настан та бүхнийг дууны өвдөст залуужин жаргаж бүжгийн химнэлд жавхаажин цэнгхийг урьж байна. Хүсэн хүлээсэн дуулах өдөр их найдын цэглэр сайхан стаахын болон та бүхэн чөлөөтэй эргэлдэж үжиж болон шүү ахмадуудаа. Эмэгтэйчүүдийн байж зориулсан дуулах өдөр Ахмадын дуун цэнгүүн 2025 оны 3 дугаар сарын 10-нд 15 цагаас их найд плазад болно. Лавлгуудас 95 18 93 98 86 25 93 98 дуулах өдөр дуун цэнгүүн. Амаргийн сайхан хань эрийн золбоо ганган чиг Ардын дууч Даваагийн бурмаа 15 дахь удаагийн уран бүтээлийн ганган чиг тоглолтоо энэ сарын 7-8-нд зохион байгуулахар болжээ. Тоглолтод Тэнгэр аялалгын хамтлаг, Mongolian Entertainment хамтлаг, дуучин Алтан Жаргал, ардын жүжигчин Чимэд Цээ, Төр мандах, Гансувд, Торгууд болдооноор оролцох сурагтай. Ардын дууч Даваагийн бурмаагийн ганган чиг тоглолт 3 дугаар сарын 7-8-нд 18 цагаас тусгаар тогтнолын ордонд болох нь. Дуун тайртай ялангуяа ардын дууч бурмаагийн фэнүүд тусгаар тогтнолын ордныг зориорой. Ард түмний сэтгэл зүрхэнд тунагсан олон сайхан дуунууд 2 өдрийн турш ихшэглэх нь. 60-91 ганган чиг За бас бичүүлч. За энэ төлбөрч талих бах та. За өөрийгөө хөгжүүлэхэд өөрөөсөө хэдэн төгрөг харамлаад яах вэ? Айд also 9900 төгрөг болсон байна. Энийг буруу бодцоо. 9900. Таны хариулт 100 төгрөг болсон байна. Mbook subscription дэлхийн бестселлер бүтээлүүдийг 9900 төгрөгөөр. Mbook мэдлэг мэдрэмжийг хөтлөнө. Би ойлголоо одоо хитрхи их парламентын засгийнхаа нөлөөнд ороод байна уу гэж. Надад бол энэ яг мэдрэгдэж байгаа. Засгийн нөлөөнд хитрхи их орж байгаа. Ягаад тэгэхээр засгийн газрын гишүүд ч өөрсдөө ингээд юу сайд нар ч өөрсдөө их хурлын гишүүд тоон олон. Тэгээд бусад гишүүд бол их бага хэмжээгээр ингээд үндэсний хороо юу гэдэг янз янзын юмнууд дээр оролцдог. Тэгэхээр нөгөө нөлөөлөл нь маш том болчихж байгаа байхгүй. Тэгэхээр яг гишүүд улсын хурл бол засгийн нөлөөнд орох нь бол хүчтэй нэмэгдсэн. Тэ. Одоо цаашдаа яаж энийг бууруулдаг юм яасан бууруулах хэрэгтэй гэж. Уг нь бол одоо
хуулийн үзэл баримтал нийцүүлэх юм бол парламентчин засгийн газрын хостой шүү дээ. Гэтэл эсэргээрээ байгаад байна тий. Энэ бол танд шууд мэдрэгдэж байна уу? Дотрон суугаад ажиллаж байгаа. Мэдрэгдэж байна. Ялангуяа тийм яаралтаа хурдан гормоор оруулж ирж байгаа хуулийн төслүүд төр бол илт мэдрэгдэж байгаа. Бид энэ дэр нэг зүйл нэмэлтэлж байна. Энэ бид нар чинь нэг юм тогтвортой парламентын соёлыг Монголд бий болох гэж хичээж байгаа хүмүүс. Өнгөрсөн жилийн нөгөө үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бас тэр чиглэж явсан. Тэгээд тэрний үлгэр жишээ загвар нь миний бодлоор одоо хойд Европ улсууд хизээч парламенттай нэг нам 30%-аас дээш гардаггүй тиймэрхүү жишг зөндөө байна. Тэгээд дандаа л юм хамтарсан нам ингээд 100 жил хамтарсан засгийн газар 100 жил явцсан. Ийм зүйл рүү бид нэр явахыг хичээж одоо цагаасаа өртөж ингэж ийм стандарт бус юм гаргасан болов. Энэ буруу яваад ах юм бол нэг нам нь угаасаа шийдвэр гаргадаг. Тэгээд жишээ нь бүгд найрамд хятад улсад 8 нам байдаг гэсэн. Тэгтээ бид нар тэр дөрөв шийдвэр гаргаж байхгүй. Хилцдэг, зөвшөлдсдөг нэртэй тий. Оросын улбаны улсын парламент бол манахаас илүү алга олон намтай. Тэгтээ шийдвэр гаргадаг субъект нь тодорхой. Тэгэхээр дүр исгсэн байдал руу явах уу, жинхэнэ холимог парламент руу явах уу гэдгийг одоо бидний энэ ирэх жилүүдийн өмнө тулгарх улс төрийн тийм том сорил болно гэж бодож байгаа. За, арай өөр асуулт байна. Баянгол дүүргийн иргэд сонгогчид Зол Жаргал гэдэг хүнийг юу одож парламентд сонгосон гэж та бодож байна? Тэний юу үгс гэж бодсон бол? Улс төр нэгдүгээр ийм зүгээр мэрэгчлийн хүмүүсийн хандлага орж ирээсэй гэж бодсон баг. Хоёрдугаарт нь хийж ясан зүйлсүүд байна. Бид нар хүн карманда их мөнгө үлдээгээд төсөв рүү баг төлөөд ажил хийсэн өөрөө баяждаг ийм нийгэм рүү явах хэрэгтэй. Тэгэхээр татварын бүх шатлалыг бууруулахыг одоо бүх боломжоор дэмжин лоббид нь. Энэ бол миний үүрэг. Тэгээ энэ бол ялангуяа манай Баянгол дүүргийн чинь арилжаа бизнес хийдэг хүмүүс ихтэй. Үйлчлэгийн худалдаа сайтай. Тэгээд төмөр замынхан байна. Эрчим хүчнийхэн байна. Бас өөр онцлогтой, өөр тийм мессежтэй хүмүүс шүү дээ. Тэгэхээр тэдний салбарын хүлээлтүүд бол байх. За, хоёлаа одоо таны нөгөө илүү мэддэг салбар руу оръё. Уулуурхай эрчим салбарт. За, сүүлийн үед олон нийт сайн ойлгоод байгаа юм шиг ойлгохгүй байгаа юм шиг нэг юм байн гарагдаад байгаа юм. Тэр стратегийн ордуудын 34%-тэй холбоотой нэг томоохон одоо кампанижсан ажил явагдаад байна шүү дээ. Бүрийн эрх төлөөлөгч томиллоо. Стратегийн ордуудыг одоо эзэмшиж байгаа гэх юм уу, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд хэлцээр хийх гэдэг шиг. Тэгээ энэний цаана улс төрийн том ашиг сонирхол яваад байна уу, нийт эрх ашиг явагдаад байна уу гэдгийг олон нийтэд дийлэнсээ ялгаж залгаж ойлгохгүй байгаа шиг байна л да. Та яг мэрэгжлийн үнийн хувьд энийг юу гэж харж байна? Зөв юм хийгээд байна уу, буруу юм хийгээд байна уу? Буруу. Миний хувийн бодлоор шүү. 2019 онд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт орж ирсэн. Тэн дээр байгалийн баялагын үр ашиг дийлэнх, өгөөжийн дийлэнх нь ард түмэнд тэгээ баялагын сан гэдэг томьёолууд орж ирсэн. Тэрнийхээ дараа ашигт малтмлын хуулийн дээр нэмэлт өөрчлөлт орж ирсэн. Баялагын сангийн тухай батгдсан. Баялагын сан гэдэг зүйл нь агуулга нь бол зөв. Тэгээд тэр одоо байгалийн нөөцийн төлбөр биш үү? Амнат ашигт малтмлын нөөцийн төлбөр. Тэр бол та олборлож явуулаад алдсан ч вэ, онсон ч вэ энэ нутгийн эздэд төлөх ёстой мөнгө. Тэр нь бол хуулиараа гарцсан баг. Тэр дээр нэмэх нь стратегийн орд учраас 34%-ийг нь эсвэл 51%-ийг нь төр эзэмшнэ. Дээрээс нь та хувийн хөрөнгөөрөө хайгуул хийгээд орд илрүүлээд ашиглалаа гэхэд та 34%-аас илүү олж эзэмшиж болохгүй гэдэг заалт оруулсан. Тэгэхээр та гадаадын нэг хүн Монголд ирээд зөндөө хэрсэл гаргаж хайгуул хийж яснаа нэг орд илрүүллээ. Тэгэхээр тэрий чинь засгийн одоо Монголын төр стратегийн ордод хамруулчих болзошгүй. Яг л стратегийн орд гэдэг тодорхойлт нь өөрөө тодорхой биш. Дотоодын нийт бүтээгдэхүүний 5% үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн дүйцэх буюу эсвэл эдийн засаг нийгэмд нөлөөлөх үйц гэж тодорхойлдог байхгүй.
Тэгэхээр таны төсөл эдийн засгийг нөлөөлж болно шүү дээ. Тэгээд таныг стратеги гэж үзнэ гэж тогтоол гаргачих юм бол та 34%-аас илүүг эзэмшихгүй ордынхаа үйл ажиллагаанд. За энэ тохиолдолд бизнесийн хөрөнгө оруулагч нар бол ирэхгүй. Ялангуяа 3 дахь улсуудаас л ирэхгүй. Тэгэхээр Монголоос хөрөнгө оруулагчдыг үргээж байгаа хуулийн зохицуулт бол буруу. Тийм болохоор би буруу гэж бодож байгаа. Монголын эрх ашиг яах ёстой гэхээр бид нар цөөхөлөө хүмүүс. Бид нар зам ясны асар том хоёр хөрсдөө. Тэднэртэйгээ маш өндөр түвшний найрсаг хамтын ажиллагаатай. Тэгвэл биднэрт нөгөө ус өмхирдэх штт. Урсгал байхгүй бол биднэрт 3 дахь ертөнцийн нээлттэй идэвхтэй хайрцах нь бүр үндэсний амин чухал стратеги. Тэрэнд хизээ амьд байхаар хөрөнгө оруулалт татгаад хөрөнгө оруулалт хизээ орж ирэх үү гэвэл ашигтай салбарт. Ашигтай салбар нь уул уурхай Монголын хувьд. Тэгэхээр тэнд 3 дахь улсын хөрөнгө оруулалт өдөр татаж оруулах хэрэгтэй. 34%-аар хязгаарлалсан таны олсон юм чинь стратеги орд болгочих боломжтой тийм барьцгүй залттай. Дараа нь 534-өөс илүүгүй гэх юм бол барууны хөрөнгө оруулагч нар орж ирэхгүй. Тийм болохоор энийг залруулах хэрэгтэй. За бет. Тэгээ бетийн хувьд бол одоо энэ дотоодын хөрөнгө оруулагч нартай нэг тийм маргаан яваад байна шүү дээ. Журам буруу байсан, засгийн тэмдэглэлээр авцсан, инээ дээрээ тэр бүлэглэл, энэ бүлэглэл энэ төр гэдэг. Яг үннийг хэлэхэд би тэр бүлэглэлүүдийн түүхийг нь мэдчихгүй байна. Зүгээр аль компани супер сайн ажилдаг, аль нь муу ажилдаг вэ гэдгийг нь бол мэдэж байна. Тэгээд одоо тэр томсон бет энэ төр болохоор хилцээр хийнэ гэж байгаа. Хилцээр хийгээд үр дүнд нь одоо төрийн эзэмших хувь хэмжээг за эзэмшнэ гэдгээ баталгаажуулж авах гэж байгаа шүү нэ. Дараагаар нь за эзэмшээд ингээд үйл ажиллагаа явуулахад төвөгтэй учраас нөөцийн төлбөрөөр нэмнээд амнаатаараа орлуулчихъя гэдэг юм руу явж магадгүй. Одоо саяны нөгөө Ороногийн Францын гэрээний жишгээр тэгэхээр эцсийн дүндээ ингээд амнаатаа нэмэх гэж байгаа л оролдлого юм болоо л гэж харж байна. Тэр нь тэгээ зөв юм уу буруу юм уу? Төр амнаатаараа тэдэргүй тэнд хувь эзэмшээд хөрөнгө оруулаад төр сайн менежер хийж чадахгүй гэдгийг нийтээр харсан шүү дээ. Тэгэхээр татвараа авъя гэдэг чинь зөв юм шүү. Татвараа амнаатаа авъя гэдэг нь бол зөв. Ашигт голтомлын хуулинд гадаадын чивэ, дотоодын чивэ хөрөнгө оруулагчийг 34%-аар хязгаарлах нь буруу. Одоо энэ төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллагуудын үр ашгийг нь сайжруулах, засаглалыг нь одоо сайжруулах шиг юм уу тийм зорилготой агуулгатай хууль үндэслэл удахгүй их хурлаар орж ич хилцэх гэж байна. Сая намрын чуулганы төгсөл болоод одоо хурлаараа хилцье гэж явууллаа шүү дээ. Энэ хуулийн ард үнэхээр одоо аж ахуйн нэгж байгууллагууд төрд байгаа тэр ашиггүй ажиллаад байгаа маш олон аж ахуйн нэгж байгууллагууд биш татаас аваад тэр аж ахуйн нэгж байгууллагуудаа олон нийтэд нээлттэй хувьцаагийн тодорхой хэмжээнд арилжие гэдэг. Тийг хүн тоож авах юм уу? Энэ хуулийн үзэл агуулт эсрэг янз бүрийн юмуд яваад байна л да. Ер нь компаниг ашигтай байхад нь хувийн зард юм уу, ашиггүй ажиллаж байхад нь хувийн зард юм уу? Энэ бизнесийн эрүүл зарчмаар бол. За хоёр янзын асуултаа асуучлаа. Эхлийнхээ нэхлээд яри. Тэр төрийн болон орон нутгийн өмчтөй компани үйл ажиллагааг сайжруулах тэргээд урт нэртэй хуулийг би бол хилцэсхийг шийдэх дээр эсрэг санал өгсөн, тайлбар хэлсэн. Би бол энэ хуулийг хилцэх шаардлагагүй гэж үзэж байгаа. Яг ийм адилхан нэр дэвтэй хууль зөндөө байгаа. Тэгээд дахиад бусад хууль байгаа залтуудыг богино үзнийг юм руу оруулах хэрэггүй маа л гэж. Цаад миний бодлоор цаад агуулга нь болохоор төрийн өмчийн компаниудын үр ашгийг сайжруулах нэрийн доор төрийн өмчийн компаниуд бол ингээд байх ёстой. Том нэгдлүүд одоо шинээр нөгөө Эрдэнэс Монголоос гадна Эрчим Монгол төг гэдрийг гарч ирж байгаа шүү дээ. Ингээд бүр баталгаажуулаад ингээд цаашдаа ч юу ингээд төр улсын компаниуд томроод явна гэсэн мессеж надад бол харагдаад байгаа байхгүй юу. Тийм болохоор би шаардлагагүй гэж үзэж. Гой дагуулж үзүү гэдэг шиг. Тий. Харин байгаа хуулиудаа хэрэгжүүлэхэд хангалттай. Байгаа хуулийн заалтуудаар бол тэр тань ярьж байгаа үр ашиг дэмжийн сайжруулна, хувьчлалч ингээд үе шаттайгаар явагдана, алдагдaltaй байх юм бол одоо 3 жилийн дараалал алдагдах юм бол татан болгоны тэргээд сая баталсан шүү дээ. Тэгэхээр дахиад тийм хуулиар яах гээд байгаа гэдэг асуудал. Бага юмнуудаа ер нь бол монголчууд хитрхи хууль санаачлал гэдэг тэр нь бас ингээд гишүүний ажил гэж боддог. Гэтэл гаргацсан юм а хэрэгжүүлэхээр орхигдоод идэг.
Тэрэн дээр илүү анхаармаар. За хоёр дахь нь тэр хөрөнгөний биржийн асуудлаар бол жишээлбэл сая Эрдэнэс 5 толгой 1072 хувьцааны асуудал байлаа шүү дээ, тийм ногдол ашиг өглөө. Мэдээж ашигтай компанийн хувьцааг зарах юм бол үн хүрэх учраас эзэмшиж байгаа субъекттэй хэрэгтэй. Монголын төр бол монголчуудын нийтийн дундаа ингэж байгуулсан өмчийг захин зарцуулж байгаа учраас үнэтэй үед нь зарах үүрэгтэй. Алдагдaltaй амиг хямдхан зарчаад тэрийг далимдуулаад нэг хэсэг сэргэлэн хүмүүс төрүүлээд авчвал яах юм? Тэ? Тэгээ төрийн одоо нийтийн онц чухал объектууд ингээ хямдхан үнээр зарчвал яах вэ? Өмч өвчлөө үе шиг. Тэгэхээр эндээс бол сэргийлэх шүү дээ. Тэгэхээр зэрэг жишээ нь Эрдэнэс 5 толгой юун дээр бол сая нөгөө 1072-ыг эргэлтэнд оруулах уу гэдэг асуудал яригдлаа шүү дээ. Би ямар бодолтой тэрийг бас илэрхийлж байгаа вэ гэхээр 1072-ыг ингээд давуу эрх хувьцааны төрийн тэрээр үлдээчихээ. Нэмээд сая 100 мянган төгрөг тараалаа те. Дараа нь бас дахиад тарана гэж байна шүү дээ. Тэгэхээр 100 мянган төгрөг таавах уу? 100 сэрхүү хувьцаа авах уу гэдээ надаас асуучмаар. Тэнгүүд одоо хүмүүс ч хувьцааны үр ашиг ойлгож эхэлж шүү дээ. Би энэ сая төгрөгийн хувьцаанаас бараг 800 мянган төгрөгийн ногдол ашиг өнгөрсөн хугацаанд авсан байна. Тийм болохоор би 100 мянган төгрөгийг авахгүй 100-гийн хувьцааг нь авчаа. Ингээ үн цэн ойлгогдож ирнэ. Тэгээ гинтийн шок болохгүйгээр багаар иргэдийн эзэмших хувийг нэмэх хэрэгтэй. Засгийн эзэмших хувийг багасгах хэрэгтэй. Улс төрчдийн гаргах шийдвэрийг яаж бууруулах уу гэдэгт бид нар бодох хэрэгтэй. Тэгээд ийм алхамаар хоёрдугаарт нүүрсний үн унаад одоо хямралтай байгаа үед хувьцаагаа их гаргачих юм бол бас болохгүй шүү дээ, тий? Алдчихна. Тэгэхээр одоо нүүрснийхээ үнийг сайжруулах алхмуудаа хийх хэрэгтэй. Саяны тэр хил холболтын том ажлыг дагаж орж ирсэн нүүрсний худалдааны гэрээ нь бол их хүнд нөхцөлтөө. Тэр нь бол энэ хил холболтоосоо идүү том асуудал. Мөнгөний дүн ч гэсэндээ наана ярихтаа хил холболтын гэрэл хилцээл гэдэг болохоос биш. Үндсэндээ бол тэрнээс чинь хэд дахин том нүүрсний худалдааныг хилцээл болж байгаа. Тэгэхээр тэрийг дагаад нүүрсний үн ер нь бол унана. Тэгэхээр яаж одоо тэрэн дээр нэмэлт зохицуултыг нүүрсний үнийг арай гайгүй болгох вэ? Тэгээд гайгүй болох юм бол энэ хувьцааны чинь үн бас хүрсэн. Тэр үед нь илүү гаргаж зарах хэрэгтэй. 2025 онд бол засгийн газраас энэ хэрэгжүүлэх том ажлуудын нэг Эрдэнэс 5 толгой компани байна. Нүүрсний тодорхой хувийг баяжуулаад гаргана гэдэг нэг юм төлөвлөгөө тавьсан юм лээ. Гэтэ тэр нүүрс bijүүлэх үйлдвэр нь одоо байхгүй ч гэдэг. Ашигтанд орцсон ажиллаж байгаа шүү дээ. Ажиллаж байгаа юм. Ер нь энэ нүүрс за тэгээд нөгөө зэсийн баяжуулах үйлдвэрч үү юм уу энэ нэмэгдэж шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн энэ төслүүдийг аюул олон жил ярьдаг чсэн ингээд тодорхой нэг юм ахтар үр дүнтэй яваад байгаа төрийн эзэмшлийн юмнууд их ховор харагдаад байдаг. Энэ юунаас болоод байдгийг төрд хийх хүсэл байхгүй гэдэг нь эсвэл өөр 2 дэх 3 дэх читгээдийн ашиглан хөлөж ирээд гацаагаад байдаг юм уу? За биеийнх ахтар 2 дэх 3 дэх улсын ашиг сонирхол гацаагаад байгаа юмыг бол олж харахгүй л. Бус биш одоо жишээ нь зүгээр дотоодын зүгээр аж ахуй нэгжүүч хийж болно шүү дээ. Ер нь өөр хүчин зүйл нөлөөлөд байна уу гэж яриад байна л дээ. Миний бодлоор байна шүү дээ. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бизнес нь ашигтай биш байгаа учраас л хөрөнгө оруулалт хийгдэхгүй байна. Олборлоод гаргаж байгаа нь ашигтай байгаад байна. Эцсийн бүтээгдэхүүн бизнес яагаад ашиггүй байна вэ гэхээр миний харж байгаагаар татвар л байна. Ер нь бол татварыг өнгөлөх хэрэгтэй. Экспортод эцсийн бүтээгдэхүүн гаргаж байгаа бол нэг айхтар татвараар юу яах. Тэртээ дэргүүд бид нар чинь гаргаад түүхий даваад ингээл зархын орон тэрий чинь боловсруулад одоо шинэ нүүрснээс болоод ингээд унцарч үйлдвэрлэдэг юм уу те эсвэл цэвэр металл ингээ хайлуулаад жис гаргаад яаж яах чинь тэр үйлдвэрлэж явахын тулд чинь Монгол бүхэл бүтэн том эдийн засгуудыг үүсгэж чинь тийм төлөвлөрүүд. Тийм болохоор экспортод гаргаж байгаа л бол тэр татварыг нь бараг л байхгүй болгочмоор. Тэгжээж өрсөлдөх чадвартай болно гэж би боддог. Тэрнээс биш бид нар чинь давуу талыг хүчээр бий болохгүй бол хилийн цаана маш өндөр түвшинд хөгжсөн аж үйлдвэр байхад өрсөлдөд хэцүү байна. Үгүй. Ерөөсөө одоо өөрийнхөө онцлогт тохирч амьдрий гэд бид нар түүх хідэл зардаг улс үндэстэн байна. Гэх юм бол би бас буруу гэж боддог. Ялангуяа сая ковидын үеэр бид нар харлаа шүү дээ. Ер нь бол цаг үе докторгүй болд юм байна. Хил хаагдд юм байна. Хүн өөрөө юм чаддаг байх хэрэгтэй юм байна. Тэгэхээр боловсруулах үйлдвэр хөгжүүлэх хэрэгтэй. Тэрний гол түлхээс нь бол татвар.
Тэрнээс биш төрийн мэрэгэн бодлого, мэрэгэн төлөвлөлт энэ хашаанд ийм үйлдвэрүүд байна, тэр хашаанд тийм үйлдвэрүүд байна гэдэг бол биш ээ. За товчоо хариулаад өгөрөө та. Сая бас парламентаар нэг зээлийн хилцээр батллаа шүү дээ. Нөгөө газрын засгийн усуулах үйлдвэр дээр нэмээд 500 орчим сая ямар төгрөгийн зээл авчлаа. Тэгээ яг энэ зээлийн хилцээрийг засгийн газарт одоо ирэх болгох энэ байнгын ороо улсын хүлэн чуулганаар бол энэ асуудал нь яригдах үеэр бас нэлээд шүүмжил төртлөө шүү дээ. Одоо өчнө олон жил болоод зээл авчаад гүйцэтгэл нь ердөө 20% хувьтай. За тэгээд тэр нөгөө нөөцсөн жишээ нэг 15 жилийн нөөцтэй жишээ нэг тийшээ маш хэмжээний өндөр өртөг тавьж дорн говьд үйлдвэрээ бариад нөөцөнд орндол байгаад байдаг. Тэгээд тийшээ хоолоо тавина. 15 жилийн дараа нөгөө нөөцөнд тусч яах юм гэх мэтлээ олон шүүмжлэлтэй асуудлууд ирсэн. Эрхлэн үеийн үед энэ төр энэ дээр алдаа гаргач юу эсвэл энэ байх ёстой бодлого юм уу? Сүүлийн асуултыг ойлгосонгүй. Төр энэ дээр алдаа гаргач. Одоо 15 жилийн нөөцтэй дорндод байгаа газрын засгийн нөөцийг дорногоо өрөө татах гэдэг шүү дээ. За за. Ер нь зөвхөн төслийн байршил хийхэн зөв үү буруу юу гэдэг асуудал бол одоо өнгөрсөн. Ярих шаардлага яриад нэмэргүй. Одоо яах? Манай нөгөө аж үйлдвэр эрдэс баялагын Томас Эдмон нэлсэн шүү дээ. Одоо гараа энэ хүртэл үрдсэн. Тэгээд дэлгэр чигээр нь давхаас өөр арга байхгүй гэдэг шиг. Том төслийг дунд нь орцсон байхад зогсоочих юм бол бид нар тэрбум төгрөг доллар алдна. Зогсоохгүй гүйцэх юм бол дахиад тэрбум доллар алдна. Үн хяналтаас гарч болцгүй байгаа. Тэгээ энэ бол ерөөсөө төрийн хийдэг мега төслийн сонгодог жишээ. Энэ одоо Монгол улс мудаач биш. Шин зөвхөн манай хідэн сайхан сэтгэлтэй хүнээс гадна улс төрөөс хамаардаг ашиг сонирхлууд нь бөөгнөрсөн гадаадын нөхцөл байдлаас бас хамаарч байгаа. За, окей. Тэгээ ямар ч байсан дуусах нь зүйтэй гэдэг байр суурин дээр би байгаа. Тийм болохоор тэр сая парламент дээр зээлийн сонголт нэмэлтийг нь бол дэмжсэн. Төсөл ямар хэрэгтэй вэ гэж. Тэр төслийн эдийн засгийн үр ашиг алдагдал нэг байна. Хоёрдугаарт нь тэр төслийн Монголд нөлөөлөх нөлөө. Нэг импортын гарч байгаа валют чинь үлдчихэж шүү дээ. Асар их валют төгрөгийн ашиг шууд нөлөөлнө. Тэрбум орчим Америкт тийм шүү дээ. Тэгээд төгрөгийн ашиг шууд нөлөөлнө, инфляцид нөлөөлнө, нийт эдийн засгийн ашигтаа нөлөөлнө. За аюулгүй байдлыг ярих байл. Ингээд. Тэгэхээр төсөл бол том нөлөөтэй зайлшгүй их хэрэгтэй. Нөөцийн хувьд Монгол улсад үйлдвэрлэлийн зэрэгээр тогтоогдсон нөөц нэг 45 сая тонн байна. Авч ашиглах боломжтой. Геологийн нөөцөн дээр Тамсгийн сав газар бол 330 сая тонн ойролцоогоор. Тэгээд тэр нь ингээд жил 1.5 саяг олборлох юм бол үйлдвэр хангаж болох гэдэг шүү дээ. Гэтэл олборлолт нь хамгийн ихтэй 1.1 хүрж ийсэн. Одоо 500 сая тонн болцсон баг. Тэгэхээр олборлолтыг нэмэгдүүлээд ингээд нэг 10-20 жилийн юу бол байна. Гэхдээ олборлогч нь бол одоо хятадын хөрөнгө оруулагч. Дэлхийн бас л нэг ихний 5 долларах компани байх. 1, 2, 3 мэдгүй байна. Тэд нар маань ингээд олборлолтоо бууруулсан байгаа. Тэгээ олборлолтоо нэмээч. Одоо ингээд үйлдвэр ашиглалт орохоос өмнө чинь жил болгон бага багаар нэмжиж 1.5 сая өрнө шүү дээ. Ийм хүсэлтийг тавиад хилцээрээ хийгээд явж байгаа. Сая уул уурхаан сайд айлчлагад нь би бас дагалдаж явсан хамт. Тэгэхээр бэлэн нөөц бол тэр байна. Давхар нөгөө хайгуулын талбайнуудаа хөрөнгө оруулалт татах, нэмэлт хайгуул хийх энэ ажлыг л хийх хэрэгтэй байна. Одоо та хэлжлээ хайгуул хийгээд дахиад нөөц гараад ирэхээс үүсэхгүй шүү дээ. Тий. Гэхдээ нөгөө газрын насны нэг зоногч одоо ингээд 1 сая, 2 сая, 3 сая доллар болдог байхгүй юу? Нөхцлөөс хамаарат. Тэгээ байхгүй юу ч байхгүй тэгэл байхгүй болчихно. Тэгээ тийм юм чинь ингээд 5 жилийн дотор гял сайгаад гараад ирэх байхаа гэж үйлдвэр барьдаггүй л дээ. Тий. Тэгэхээр яг ер нь бол манай гаргасан шийдвэр бол гинэн, сонин тийм. Ямар ч байсан тэгэхээр дундаа орцоочоос одоо босох хэрэгтэй. Харин тэр олборлолт явуулж байгаа талбайныхаа олборлолтыг нэмэгдүүлэхийн тулд нөгөө талтайгаа ойлголцох хэрэг гарч байгаа. Бүр агуулгаараа цаашдаа бол Монголын үндэсний компаниуд монголчууд өөрсдөө газрын тос олборлдог болмоор.
За энэ бол одоо ингээд зарим компаниуд хайгуул хийж лээ л да. Хугацаа шаардах байх. Хоёрдугаарт нь одоо олборлож явж байгаа энэ 3 талбай дээр монголчууд бас оролцох хэрэгтэй. Зөвхөн ингээд ажиглаа суугаад идэх биш. Тэгэхээр одоо нэгэнт бид нар чинь гэрээ хийгээ явцсан учраас ингээд дуусах байх. Тэг гэрээний хугацаа гэдэг юм чинь бас байх. 2030-32 он хэрэгтэй. Тэгээ тэрнээс цаана монголчууд өөрсдөө оролцож, үйл ажиллагаанд нь оролцож, хамтарсан компани хэлбэрээр ч юм уу эсвэл Монголын одоо хувийн хөрөнгө оруулагч нар бас оролцох хэрэгтэй юм байна л гэж хардаг. За хоёлаа одоо яг таны нөгөө парламент дээр бас нэг байнгын ороо ахалж ажиллаж байгаа. Байнгын орооны үйл ажиллагааны чиглэлтэй холбоотой бас ганц нэг зүйл асууя гэж утсан. Та бол энэ парламентын инновац захин бодлогын байнгын орооны дарга. Инновац гэдэг бол шин тутам ямар бизнесийн санаа гарч ирэх үү, яаж ашигтай ажиллах үү гэдэг цаашин санаа шүү дээ. За захин бодлого гэдэг бол бидний ирээдүй. Тэр бол магадгүй энэ парламентын бас хамгийн том, хамгийн чухал бас маш их өргөн юм хүрээх амарсан байнгын орооны даргаар ажиллаж юм л та. Тэгээд ер нь өнгөрсөн хугацаанд одоо ч гэсэн энэ таны бодлоор энэ Монголын төр энэ том салбаруудад оновчтой бодлого хэрэгжүүлж чадах юм бол одоо хууль таны хийж чадах юм бол хууль санаачлах штэ. Яаж ажиллах ёстой юм бэ? Бид бол цаг үетэйгээ хууль нийлүүлж чадчих юм уу? Мэдээж нөгөө хязгааргүй хэрэгцээг бид хязгаарлагдмал бага хэмжээний төсвөр хангаж байгаа учраас толгой өвдөх олон асуудал байдаг л байл. Инновацийн хувьд төр талаас хамгийн гол юм нь төрийн иргэнд орж байгаа үйлчлэгийг хялбар хөнгөн болгох чинь гол зорилт нь. Тэгээд Монгол улс бол богино хугацаанд бас чамгүй амжилт гаргацсан тийм ээ. Улсад хүлээн зөвшөөрөгддөг. Одоо тэгтээ ингээд нэг жоохон гацааны байдал багтдаг. Ягаад тэгэхээр зэрэг маш их програм хангамж гоё системүүд нэвтрүүлээд төрийн одоо байгууллага болгон тэгэнгүүтээ нөгөө ажиллаж байгаа арга барил нь хуучнараа болохоор нөгөөх нь наалддаггүй. Ажилтдаггүй системүүд маш их байна. Одоо ингээд нэг шийдвэр гаргахын тулд судлан, нягтлан тий дарагтаа уламжлал ингээд 6-7 шат дараал байд гэж бодъё л доо. Тэгэхээр энэ дотор явдаг мэдээллүүдийг цахимжуулаад сүлжээнд оруулсан. Тэгээ нөгөө цаас дамжуулдаг байсан бол бараг л сканерцэн юм дамжуулж байгаа байхгүй. Одоо болохоор зэрэг бүх юм дотор нь орцсон байхад дамжуулаад дахин нягтлаад шаардлага байхгүй. Тийм болохоор энэ долооч нь 2-3 шатал болж хувирах ёстой гэсэн үг. Энэ хийгдэггүй 7 дээр байгаад байгаа. Тэгэхээр одоо нэгдүгээрт нь энэ процессыг нь өөрийг нь дахин инженерчлэе. Шат тараалын цөөл. Хөр дахин инженерчлэх гэдэг томьёолтойгоор улсын хурлын даргын захирамжаар ажлын хэсэг гарсан. Анар гişв ахалж байгаа. За энэ процессын дахин инженерчлэл ингээд нэвтрээд ирэхээр одоо илүү зэгцтэй бол. Тэр үед дараагийн шатны дижитал шилжилт рүү бид нар орно. Тэр нь юу гэхээр зэрэг одоо зөвхөн иргэнд бол жишээ нь таны жолооны үнэлэх удахгүй дуусах гэдэг нь та ингэрээ тэгэрээгээд мэдээлэл ирээд тэгээд өсөлт явахаар зэрэг нөгөө тань шууд өөдөөс чинь зөвлөж өгөөд хүн суухгүй шүү дээ тэр чинь. Хиймэл оюун одоо бүр хүн болго ашигладаг болчихлоо шүү дээ. Хиймэл оюун зөвлөө явчихна. Энэ рүү бид нар орохыг зорж байгаа. Нөгөө нэг хоёр дахь зүйл нь энэ хуучин систем дээр шинэ програмууд аваач тавьсан нэг талтаа их ололт авчирсан нөгөө талтаа ингээд өнгөрсөн энэ жилүүдэд нийтдээ бараг 2.8 төгрөгийн цахим систем чиглэл зарцуулсан байна. Төсвөөс бас асар их мөнгө байхгүй. Тэр дотор хэрэгэлдэггүй ашигладаггүй юмнууд маш их байна. Тэгээ энэ тоог ингээд эмхэлж гаргах ажлыг яаманд байнгын орноос үүрэг өгсөн тэд нар ажиллаж байгаа. Тэгээд үүнтэй уялдаатаагаар ер нь төрийн мөнгөөр програм захим юм хийж байгаа бол үр ашигтай мó гэдгийг шалгаж зөвлөмж өгдөг хуулийн заалт байдаг. Тэр нь хэрэгждэггүй. Тэгэхээр тэрийг хэрэгжүүлэхгүй бол нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай 29 дугаар заалтыг хэрэгжүүлэхгүй бол төсөв бити олгоо гэдэг тогтоолыг байнгын ороо гаргасан. Тэгэд би энүүгээр юу хэлэх гэж байна вэ гэхээр хууль баталгаас зохиогоос илүүтэйгээр гаргасан хуулиудаа хэрэгжүүлэхэд анхаармаар. Байнгын ороо бол нэгдүгээрт эрх зүйн орчныг сайжруулах, хоёрдугаарт хуулиудыг хилцэх, хоёрдугаарт хяналт тавих. Хяналт тавих функц нь бол Монголд хамгийн чухал байна. Суур хуулиуд нь бол өнгөрсөн хугацаанд богино хугацаанд маш сайн бас хийгдсэн. За тэгээд төсөвтэй холбоотой дахиад нэг зүйл хэлэхэд сая нөгөө төсвийг ярьсан учраас одоо ингээд мэрэгчлэтнүү зүгээр иргэд орж хармаар байна шүү дээ. Тэгэхээр нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд ингээд төсвийг ингээд ойлгомжтой байдлаар
тайлгнах ёстой. Сар болгон сар улирал жилийн төлөвлөлт гүйцэтгэлийг ойлгомжтой байдлаар гаргах ёстой. Тэгээ тэр нь ингээд олон сайтуудаар тарцсан ойлгомжгүй амар их мэдээлэлтэй төвөгтэй байдаг. Тэгэхээр хуулийн ойлгомжтой гэдэг залтыг биелүүлгээд банкны орооноос тогтоол гаргаад засгийн газар чиглэл үргэсэн. Бид нар төсөвтэй холбоотой зүйл нь бол юм байна. Одоо олон нийтийг яг энэ цахим шилжилт руу одоо бэлдэх юм хэрэгцээ шаардлага нь байна уу? Одоо хүнээ бэлдэж сургах шаардлага нь байна уу? Та юу гэж харж байна? Ялангуяа кибер аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдал дээр энийг чухал байна. Ашиглах гэхээс илүүтэйгээр мэдээллийн аюулгүй байдал гэдэг юм чинь Монгол улсын за тагнуулын байгууллага дээр байдаг үндэсний төв. Цэрэг дээр одоо жанжин штабын харьяа зэвсэг хүчний төв гэж бий. Тэгээд нийтийн төв гэдэг юм 3 төвтэй хуулиар ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагууд үйл ажиллагаа хийж байгаа. Гэхдээ анхаарах зүйлс бол байна. Ялангуяа нийтийн төв. Нийтийн төв бол энэ арилжааны байгууллагууд аюулгүй байдал. Сая нөгөө нэг имлэгийн асуудал байна те. Тэгээд нягтлан бодохын програмууд дээр хаагдсан асуудлууд байна. Тэгээд эдгээр чи аюул ноцтой байхгүй. Тэгэхээр эн чин төмөн янзын хүн ингээд оролт компаниуд байж идэг тэр нийтийн төв даахгүй. Тэгэхээр хэрэглэгчид өөрсдөө яаж мэдээлэлээ хамгаалах вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэрэн дээр програм хангамж, техник хангамж, үйлчлэгээ авах нь бизнесийн байгууллагад онцгой чухал. Гэхдээ хувь хүмүүс дээр зүгээр л одоо ингээл нэг имэйл бичих те янз бүрийн линкүүд ирэхээр дарах тэгээ чат мат энэ дээр соёлтой болох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр нийтийг хамарсан мэдээллийн аюулгүй байдлын ийм кампанид сургалт хэрэгтэй байгаа нь бол шүү дээ. Энийг бид нар цахим хөгжлийн цалилцаа холбооны яамныхантайгаа бас ярилцсан. Ирэх жилийн үйл ажиллагаа төлөвлөгөөндөө төсөвтөө тусгаад явах байх. Ер нь одоо энэ цахим бодлогын цахим хөгжлийн яамч гэдэг юм уу? Кибер аюулгүй байдлын одоо хамгаалах чиглэлд манай залуучуудын мэдлэг боловсруулалт туршлага ер нь хэрэг хүний нөөцийн асуудал ер нь хэрэг байдаг юм байна манай төвд. Яг уу олон янзаар бас бид мэдээлэл хамгаалж болох байх л да. Гэхдээ Монголын төр бол өөрийн гэсэн мэрэгчлэлтэнтэй, чадварлаг мэрэгчлэлтэнтэй сайн хамгаалалттай байх ёстой байх тийм ээ. Ёстой. Шүүмжлэх юм бол бид нар зөндөл юм байна. Гэхдээ ялангуяа энэ тусгай чиглэл үүргийн төрийн байгууллагууд бол хийх ажлаа хийгээ явж байгаа гэдэг. Олон нийт бол бас итгэж болно. Миний саяны хэлсэн нэг төрөөс шууд ингээ хянах боломжгүй бизнесийн байгууллагууд төмөн юм байна шүү дээ тий. Энэ дээрээ бид нэр анхаарах хэрэгтэй байна. Тэгэхээр энийг төрөөс шууд ингээ бүгдийг хянж чадахгүй учраас банкнууд бол харьцангуй гайгүй шүү байна. Одоо имлэг тэгэл одоо олон хүний мэдээллийг цуглуулж бизнес хийдэг байгууллагууд байна шүү дээ. Энэ бүгд чинь өөрсдөө мэдээллийг хадгалж хамгаалж чадахгүй бол миний хүний мэдээлэлтэй авах харилцах эрхийг хязгаарлах юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ хязгаарлалтыг бид нэр хуулийн одоо жолооны үнэлэх шиг ингээд буурдаг шиг зохицуулт хийх хэрэгтэй байна гэдэг дүгнэлтийг хийчихэд байгаа. Ийм нэмэлт өөрчлөлт зохицуултууд хийгдэх байх. Хоёрдугаарт нь тэрийгээ би ухамсарласан бол надад хамгаалт хэрэгтэй байна. За та кибер аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулд юм байна. Хамгаалж өгөөч гэж гэрээ байгуулах. Өөр төрийн оролцоогүйгээр чиглүүлэггүйгээр бизнесийн харилцаанд яаж оруулах вэ гэдэг томьёог бодож эргэцэн өөрчлөлт оруулмаар байгаа. Тэгэхээр тэрний өсөлтөөр та ингээ үйлчлэгээ үзүүлэхэд танд тоног төхөөрөмж хэрэгтэй, програм хангамж хэрэгтэй. Тэр тоног төхөөрөмжийг чинь нөгөө гайл нөтөөс нь хөнгөлөх юм. Иймэрхүү байдлаар одоо кибер аюулгүй байдлыг зах зээлийн харилцаанд шилжүүлж хувийн эмшийн оролцоог дэмжих энэ чиглэлээр бид нар одоо бодлогын нэмэлт өөрчлөлтүүдийг боловсруулахаар ажиллаж байгаа. Хууль боловсруулж байгаа гэсэн үг тийм. Нэмэлт өөрчлөлт. За хоёулагийн ярилцсан ерөнхийдөө дуусч нэг тавчгааны асуултанд хариулаад өгөөч. За цахим бодлого, цахим хэрэглээтэй холбоотой асуудлуудаа нэлээ ярьлаа. Инновац гэдэг үгийг хоёлаа дахиад нэг тодруулъя. Манай Монголд та түрүүнээс хойш ярьж байна. Ер нь бидний орлого олдог ганц салбар бол ухааны нөөцийн салбараа гэдэг. Гэтэл бол орлого олгогчноо олон боломжууд байгаад шүү дээ. Тэгэхээр яг тэр чиглэл рүү манай залуучууд шинэ инновацийн бүтээгдэхүүн ч үгүй юм уу санаа гаргаад явж байгаа юм залуучууд ер нь хэрэг байх шиг байна. Төрийн бодлогоор яаж дэмжих ёстой, зөв бодлогоор хөгжүүлж чадж байгаа юм уу? Та бол одоос төрийн бодлогоор хөгжүүл явж байгаа шүү. Эрх зүйн орчин нь яах юм? Зөв юу хийх ёстой юм? Яаж орлого олж шинэ инновац гаргаж одоо нүүрснээс өөр салбарт бид цайлж гарах вэ гэдэг юм мөнхийн асуудал яригддаг шүү дээ.
Таны их тийм нөгөө алсыг харсан асуулт тий. Одоо Монгол үндэстэн чинь хамаарал багтаа амьдрахын тулд 3 дахь улсууд руу эсвэл орон зайнаас үл хамаарсан бүтээгдэхүүн гаргаад дэлхийгээс орлогоо олоод юм гой жилээтэй баймир шүү дээ. Ганцхан нүүснээс хамаарахгүйгээр. Тэгэхээр энэ хүрээнд жишээлбэл мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль гэж баталсан. 24 оны 6 сард. Тэгэхээр чи одоо ингээд удахгүй жил болно. Гэтэл нөгөөх дээр нь болохоор их гой залтууд байдгийг. Шинэ инновацийн бүтээгдэхүүн ингээд экспортлох юм бол одоо гаргасан зардлынхын нэг хэсгийг нь грантаар буцааж өгнө. Химэл оюун хөгжүүлээд хэрэглээ нэвтрэх юм бол грант өгнө. IT-ийн одоо энэ стартапууд байна шүү дээ. Тэдний чинь ингээд нөөтөөс чөлөөлнө, юу яана. Нөгөө нийгмийн даатгалын шимтгэлийн буцааж нөхөж олгоно тэргээд. Одоо эдгээр чинь нэрөөсөө 5 залуу нийлээл хөөхөн гоё юм хийх гэхээр нийгмийн даатгалын шимтгэлд дараалчихад байгаа. Тэг ийм гоё заалтууд Монгол улсад байдаг. Тэгээд тэр заалтуудыг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг журам гарнаа гэд бичсэн. Нөгөө журам байхгүй. Тэгэхээр журмыг одоо ажиллаж байгаа. Журмыг хэн гаргах юм? Журмыг инновацийн засгийн газар гаргана. Яам тэгээд төрийн байгууллагыг ажлын хэсэг үүсгэж ажиллаж. Тэгтээ жил болох гээд байна. Удаан байна. Энэ хүмүүс чинь одоо ингээд дампуураад шүү дээ. Тэгэхээр гаргацсан хуулиа хэрэгжүүл гэдэг нь тэр. Ерөөсөө л ингээд хууль, гишүүн, инновац одоо юу гэдэг юм байнгын ороо гэх ихэр хууль л машиндад идэг биш ээ. Хуулиа хэрэгжүүл. За хоёр дахь нэг зүйл нь инновацийн тухай хууль гэж бий. 2012 онд батлагдсан. Тэгэхээр одоо нэлээд хугацаа өнгөрцөн учраас шинжилсэн найруулгыг өргөн барина. Тэгээ энэ хууль дээр бол байнгын ороо болоод тэгээд ер нь одоо энэ салбарт бусад нэлээд тийм гишүүд бол орцсон байгаа шүү дээ. Шинжилсэн найруулга гэхэр ч одоо 50-аас дээш хувийг өөрчлөх гэдэг шүү дээ тий. Тэгээ ер нь нэлээд том өөрчлөлт орох байх. Тэгээ яг тэр хуулийн үндсэн агуулга бол шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэхэд инкубатор төвүүд тий дөнгөө байр саваар хангадаг, татврын чөлөөлөлт үзүүлдэг. Тэгээ дээрэс нь бас нэрэ бас нэг сонирхолтой сэндбокс буюу шинэ технологиг ингээд нэвтрүүлэхэд арай хөнгөлөлтөө нөхцлөөр одоо нөгөө хязгаарлалт, хяналт багтаагаар гэсэн үг шүү дээ. Ийм орчин Монголд үүсгэх хэрэгцээ орчныг бүрдүүлъя гэд ажлын хэсэг, улсын хурлын ажлын хэсэг анар гიშүү ахлаа явуучих. Энтэй бас энэ холбогдож таарна. Тэг иймэрхүү ажлууд бол хийгдэнэ. Агуулгын хувьд инновацлог санааг одоо би ийм гой санаатай хаа төр аваад хэрэгжүүлэхгүй байна гэдээ манай аюул хомд гаргаад идэг те. Дэмжихгүй байна. Инновацлог санааг төр масс нэвтрүүлж болохгүй. Яагад гэвэл инновац чинь санаа чинь туршигдаад, баталгаажаад, бизнес болоод бүрэн нэвтэрчсэний дараа нийтийн мөнгөөр худалдаж авчаад ямар нэг юм хийж болно. Тэрнээс биш даргын мөнгөс чинь нийтийн мөнгө авчаад шин санааг ингээд асар их мөнгөөр одоо нөгөө 100 тараад гэсэн юм билээд байгаа байхгүй. Эсвэл нарны тод тараанч гэдэг юм. Төр бол бодлого гарах ёстой субъект болохоос биш. Аль нэг технологиг сонгож аваад ингэдэг зүйл бол биш. Харин тэр технологийн санааг яаж хөгжүүлээд баталгааж үйлдвэрлэл нэвтрүүлэх вэ гэдэг нь инновацийн тогтолцоо. Энэ л ажилтдаг байх ёстой л доо. За баярлалаа. Тэгэхээр та бүхэн ярилцах цаг ерөнхийдөө энэ төрөд өндөрлөж байна. Олон зүйлийн талаар ярмаар байгаа ш нэвтрүүлэн маань цаг нартай гэдгийг бас ойлгоорой тэгээд бидний урилгыг хүлээж авч ирж нэлттэй сайхан ярилцсан баярлалаа. За баярлалаа. Нээлттэй нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар энэ төрөд өндөрлөж байна. За өнөөдрийн манай нэвтрүүлгийн зочноор улсын хурлын гишүүн, улсын хурлын инновац сахин бодлогын байнгын орооны дарга Зул Жаргал оролцож ярилцлаа. Дараагийн шинэ дугаараар дахин уулзцгаая. Сэн байна уу? Сэн 야부지 이랬어요? 야 이거 맞냐? сайн байна уу? Сайн авч ирлээ. Та сайхан намарч чинь уу? In the House 3 бүх кинотеатруудаар
Тэнгэрийн хүмод уншанио. Хан гүрний нутгийг халдан давталгаж хаан Ливаныг навдаг сохруулсан. Хөр цасан дундөрсөн хүйтэн өвлийн тулаан Богазын цэжиг шичрүүлж байлаа. Эсхий дуурхтан баатар ирсэн ялалтын уухай Өдөл утагтай эргэн ирэх барин төгөргөн өөрийн шавхтастай сүлбэлдэн хөглөгдөж. Дээд тэнгэрээс заяад өгөх ийм сүлхийг ухаа.